Шүүхийн шинтгэлийн хүрээнд шүүгчдийн цалин нэмж 2.7-оос 3.3 сая төгрөгт хүргэсэн тухай өнгөрөгч саруудад мэдээлсэн. Ингэснээр шүүгч хараат бус ажиллах нийгэм эдийн засгийн боломж бүрэлдэж байгааг албаныхан тодтогсон. Тэгвэл шүүгчдийн бие даан ажиллах нөхцөлийг хангасны дараа хариуцлага, ёс зүйн асуудлыг хэрхэн дээшлүүлэх вэ гэх асуудал урган гарч иржээ. Энэ хүрээнд өнөөдөр шүүхийн ерхий зөвлөлд шүүгчийн ёс зүй ба хариуцлага сэдвээр салбарынхан хилцүүлэг зохион байгуулж байна. Шүүгчийн үйл ажиллагаа гэдэг онцлогтой учраас тал бүрийн оролцоог хангаж хариуцлагын тогтолцоог ярих нь чухал гэдгийг энэ үеэр шүүхийн ерхий зөвлөлийн дарга онцолж байна. Ялангуяа Монгол улсын хувьд шүүхийн шинтгэл хийж эрх зүйн орчныг сайжруулж байгаа хэдий ч хангалттай түвшинд хүрээгүй хэмээн оролцогчд үзэж байна. Тиймээс эрх зүйн орчин хангалттай биш энэ нөхцөлд шүүгчийн хариуцлагыг хэрхэн хянах вэ гэдэг дээр болгоомжтой хандах нь чухал гэж байна. Одоо эрх зүйн зохицуулалтаас болон дэд бүтцийн оновчгүй байдал за мөн хит их ачаалж гэдэг юм уу. Ийм хэрэгжилж байгаа хууль тогтоомжийг тодорхойгүй байдлаас болоод бас шүүгчийг хариуцлагагүй байлгах ч гэдэг юм уу. Тэгж харагдуулах зүйл Монгол улсад бол сөнгүй байгаа. Энэ явдлыг бол харин бас засах ёстой гэж ингэж бодож байна. Шүүгчийн ёс зүйн дүрмээр энэ үйл ажиллагааг зохицуулдаг. Гэтэл энэ дүрмд шүүгчийн шүүн таслах ажиллагааны үеэр хэрхэн ёс зүйтэй ажиллах вэ гэдэг дээр зохицуулалт байдаггүй гэлээ. За Монгол улсын хувьд бол иймэрхүү зөрчлүүд бол баггүй гардаг байгаа. Тэгэхээр энэ хүрээнд л бол иргэдийг чирэгдүүлсэн ч юм уу тиймэрхүү гомдол бол маш ихээр гарч энэ нь бол ёс зүйн орноор бол энэ талаар бол гомдлууд бол ихээр хурш болох Оросын албаны улсын шүүгчийн ёс зүйн дүрмэнд бол энэ талаар бол нэлийн хариуцлага зохицуулж өгсөн байдаг байгаа. За тухайлбал шүүгч нь үүргээ шударгаар мэргэжлийн өндөр түвшинд тухайн хэргийг мэргэжсэн байдлаар цаг хугацаанд шийдвэрлэх бүхэл шаардлага дарах хэмжээг авах заасан байдаг. Шүүхийн ёс зүйн хоронд ирэх иргэдийн гомдлын 70-80% нь шүүгчийн үйл ажиллагаа ёс зүйтэй холбогддог. Хэдий тэмчээ шүүхийн үйл ажиллагаа нэг бол иргэний талд эсвэл нөгөө талд гаргадаг. Тиймээс өөрийнх нь талд гараагүйгээс шүүгчийг ёс зүйн доголдол гаргадаг хэмээн дүгнэх хэсэгч байдаг гэдгийг онцоллоо. Манай хоронд ирж байгаа шүүгчдийн ёс зүйтэй холбоотой гомдлын ер нь 70-80% нь бол дандаа мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гаргаж байгаа шийдвэрийг нэг талд гаргалаа гэдэг утгаар юм уу. Өөрөөр хэлбэл нөгөө хэрэгээ шийдвэрлэж байгаа талын нэг талд нь бол өөрийн эрх ашигын үүднээс шүүх тэр талд гаргаагүй учраас гэсэн гомдолтой. Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс шүүгчид хуулиар олгогдсон зарим үйл ажиллагаанд хяналт тавих боломж байхгүй онцлоо. Тухайлбал шүүгчид аливаа нотлох баримтыг өөрийн итгэл үнэмшлэр үнэлдэг. Тиймээс нотлох баримтыг үнэлэх асуудал дээр хяналт тавих боломж байдаггүй маань. Хоёрдугаарт хуулийн үг хэллэгийг өөр тайлбарладаг явдал. Гуравдугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчдөг зэрэг асуудалд хяналт тавих боломж байдаггүй гэж байна. Хэдийгээр Монгол улс шүүхийн тухай багц хууль гаргаж эрх зүйн орчноо сайжруулсан ч хариуцлагын асуудлыг бодитоогоор хэлэлцэж тодорхой шийдэл хүргэх шаардлагатай хэмээн оролцогчид онцолж байлаа.